Албан тушаалаа уруулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг шүүгдэгчээр татагтаад байгаа. Нийслэлийн засагтаар гасан Батбаяр, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гасан Бэлэгт болон нийслэлийн өмчийн харилцааны өвчүүцлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Маналжав. Мөн Батбаярын төрсөндөө Чанцал нарын 4 хүнийг шүүх хурал яг одоо дүүргийн эрэг эргийн анхаарчдын 1-р шүүхэд эхэлж байна. Авилгатай тэмцэх газарт мөрдөн байцаалтыг явуулж нийслэлийн прокурорын газарт хинсэн энэхүү хэрэгт Батбаяр нийслэлийн засаг дарга болон өмч өвчлөлийн комиссийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа уруулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй өргөө зочид буудлыг татан буулгаж ерөнхийлөгч асан энх баярын хүү Батшуурын нэрээр байгуулсан хар дуу хувьцаа компани өмчил шилжүүлсэн. Улмаар компаниг энх баярын үүсгэн байгуулсан Эско хувьцаат компани охин компани болгон шилжүүлэн өргөдүүлж нийслэлийн өмчөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмтэргийг гардан үйлцэн хэрэгт буруутгах байгаамаа. Түүнтэй хамт өвчүүчлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Маналжав хууль бус ажиллагаанд нь оролцсон гэдгийг авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явц тогтоосон байна. Мөн нийслэлийн өмчийн харилцааны газрын өмч өвчлөлийн хэлтсийн дарга өгөөд өмч өвчлөх комиссийн нарийн бичгийн дарга Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий сэргээн засах клиник эмнэлгийг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага гүнээр тогтоож нийслэлийн өмчийг өргөдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаамаа. Мөн энерги шүүгдэгчээр татагтаад байгаа Бэлэгтийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн өмч өвчлөх комиссийн даргын албан тушаалын байдлаа уруулан ашиглаж улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл хуучин хэвлэх үйлдвэр буюу Улаанбаатар сонины хувьшилтай холбоотой болохыг авилгатай тэмцэх газраас тогтоогоод байна. Шүүх хурлын шийдвэрийг эргэн өргөх болно.